Орог тавтар гэж юу? Оо хэрэгтэй байсан. Төсөөлөх аргагүй. Ингээл наав ингээд байхгүй болох юм байна даа л гэж бид нар бие л өөрөө тэгж бодож байгаа юм чи. Тэгэл шинэ ороо нойргүй хондог ч юм уу. Их юм бодож хондог. Тийм л болчихд юм байна лээ. Хүн бол тэгэл би нүгд чинь энэ тэр гэж хэлэхгүй л өөр ингээл өвчтэй болчихд юм байна лээ. Тэг хийм эмчилгээ хийлгэсээ дараа нөгөө нэг биеийн сулдах, дархлаа муудах, хоолны зуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Тэгээ тийм болохоор бид нар тэр дархлаа хэрхэн дэмжих вэ, яах вэ гэж гэрүүлэр их санаа зовж эхэлсэн. Тэгээд энэ үед бид нар амин чанар гэдэг зүйлийг мэдж аваад тэгээд хэрэгэлсэн. Хэрэглээд бол бид нар анхандаа нэр хэвтер итгэж өвөөгөө тэр байдаг л нэг амин дэм байлгүйдэ гэж боддог байсан чинь. Хэрэглээд нэг 3-аас 4 онсон. Тэгээд илт мэдгэдэггүйц өөрчлөлт орсон. Манай аав хүртэл хэлж илээсэн. Одоо л миний бие ер нь хөнгөн сайхан болж байна да гэж хэлжсэн. Нэг шинжилгээ өгдөгий тэднэр нь бол илт мэдгэдэггүйц дээшээс өмнөх хэрэгэлдэггүй байсан үеэсээ хэрэгэлдэг байсан үе нь бол хамаагүй дээрдэж тэгэл нүдэн дээр илт сайжраал ингээл яриа хөрөөтэй дуу хуурна ингээд сайжраад ирэхлээр бидний сэтгэл санаа гэр бүлийн сэтгэл санаа хүртэл сайжирч эхэлж байгаа.